Нэвтрүүлгийн сэдэв маань сиропын хэлбэрийн антибиотик эмийн тухай. Сироп нь буюу усаар найруулж уудаг эмийн хувьд бол бага насны хүүхдэд уулгахад тохиромжтой байдгаас гадна тунгийн хувь зохицуулахад их амар болж өгсөн байдаг. Олон төрлийн нэршлэр худалдаалагддаг учраас зарим үед эргэлзэх, тухайн сироп маань мөн байна, биш байна гэж маргалдах тохиолдол их гардаг. Ийм учраас та журуур хичээс асууж лавлах, тодруулах зүйлээ бол асуугаад, энэ сироп яг мөн үү, ямар нэршлэр надад өгж байна, хэрхэн хэрэглэх тухай бас лавлан асуух хэрэгтэй. Жишээ нь бол амгцлын сироп байгаа. Тухайн амгцлын сироп маань бол Bactoxo, мөн Amoxiclav, Lec, Glamox, Amoxidry, Econsil зэрэг олон нэршлэр худалдаалагддаг. Манай Монгол оронд нийтлэг хэрэгжилж байгаа олон сиропууд байгаа. Түүний нэг жишээ бол Cipixin буюу Lampix, Soprax нэршлэр бол манайхан сайн мэддэг. Cipadoroxil буюу Opicep. Энэ маань Opicep болон Cipat нэршлэр худалдаалагддаг. Эритромицины хувьд бол Opitrocin. Түрүүн хэлсэнчлэн амгцлын сироп маань бол 250 мг-тай Amoxidry, 125 мг-тай Glamox. Галаратромицины хувьд бол манайхан сайн мэддэг Promlid гэж байгаа. Azithromycin-ийн хувьд бол Azithromycin Lec, мөн Azithrovis гэсэн нэршлэр өргөн хэрэглэгдэж байгаа. Сироп болгон маань өөрсдийн гэсэн тунгийн хувьд бол өөр байдаг. Эмийн үйлдвэрлэгч компаниуд бол өөрсдийн онцлогоо шингэн тухайн эмийн шингэн хэлбэрийн сиропуудыг бол үйлдвэрлэдэг. Сироп болгон дээр нэг адил төстэй зүйл байдаг. Тэр нь бол 5 мл шингэнд яг хэдэн миллиграмм тухайн антибиотик маань агуулгадж байна вэ гэсэн адилхан нэг зарчимтай гэсэн үг. Тунгийн хувьд бол сиропуудыг найруулахдаа хэд халуун болон хэд хүйтэн усаар найруулах нь тохиромжгүй. Яагаад гэвэл тухайн эмийн үндсэн үйлчлэгч бодис маань үйлчлэгээ үзүүлэхээ болох магадaltaй. Тийм учраас та яг бүлэвтэр таарсан усыг бэлдэн тухайн сиропыг бол найруулах нь зүйтэй. Мөн эмч хэлэхэд та эмчийн үзүүлсний үндсэн дээр эмчийн жороор тодорхой сиропуудыг авч хэрэглэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ болгож 250 мг-тай Amoxidry-ыг та бүхэнд найруулж үзүүлье. Тухайн сиропын хувьд бол 50 мл ус хийдэг. Тухайн шилэн дээрээ бол хэмжээс цавтай. Энэ бол лусин гээд заасан байгаа. Урьдчилж бэлдсэн бүлээ усаа хэмжээс цав болтлон та хийх хэрэгтэй. Хэмжээс цав болтол хийсний дараа та 1-2 минут сэгсэрнэ. Энэ яаж байгаа вэ гэвэл тухайн эмийн бодис маань хамгийн багадаа 1-2 минут болсны дараа бүрэн уусдаг байгаа. Жиг тэмнэлтэйгээр сайн сэгсрэх хэрэгтэй. Ерөнхийдөө та тухайн сиропыг найруулад тухайн савыг доошоо харуулan үзэх хэрэгтэй. Ёроолд бол эмийн үндсэн үйлчлэгч бодис маань тунж үлдсэн байх магадaltaй байдаг. Энийг та анзаарах хэрэгтэй. — 250 мг-тай тухайн амгцлын маань бол 5 мл хэмжээс цаванда 250 мг амгцлын агуулна гэсэн үг. Тухайн хэмжээс цаван дээр бол 5 мл-ээс гадна тухайн дундуур бол 2.5 мл хэмжээ бас байдаг. Энэ бол бага сартай няраа хүүхдэд өгөх тохиромжтой тун байгаа. Энэ маань бол 2.5 мл-тэй 125 мг амгцлын агуулна гэсэн үг. Бэлэн болсон тухайн сиропыг та эмчийн жорон дээр бичсэн зааврын дагуу хэдэн настай хүүхдэд яаж өгөх вэ гэсэн бичсэн жороо. Тухайн жорын зааврын дагуу та 5 мл-ээр 8 цагийн зайтай бол 5 мл-ээр 8 цагийн зайтай, эсвэл 6 цагийн зайтай мөн хэд хоног уух вэ гэсэн зааврын дагуу хэрэглэнэ. Уулах болгондоо та тухайн сиропыг сэгсэрч өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн эмийн үндсэн үйлчлэгч бодис маань
хэмжээс савны ёроол тунах магадaltaй. Иймээс бол тунгийн хувьд бол ямар нэгэн алдагдал гарна. Ингэснээр бол эмчилгээний үр нь бол алдагдах магадaltaй гэдгийг та анхаарах хэрэгтэй. Зориултын албаар та тунг тохируулж өгөхөөс гадна тухайн сиропуудын дотор байгаа халбага юм уу мөн яг шифриз юм уу аль нэгнээр хүүхдэд тохиромжтой байдлаар хэрэглэх нь илүү. За яагаад вэ гэвэл бүр бага сартай хүүхдүүд бол зарим сиропууд ийм шифриз хэлбэрийн хүүхдэд өгөх зориулалтайгаар гаргагдсан байдаг. За энэ маань мөн 5 мл-т 125 мг кларотромицин орно. За тунгийн хувьд бол эмч маань танд хүүхдийн жинд тооцсон тэдэн мл-ээр уулга заагаад өгчдөг. Шпризээр уулгаж байгаа тохиолдолд та 5 мл хэмжээ хэд их байвал хүүхдтэй бага багаар ерөнхийдөө 10 минутын дотор бага угаар өгч болно гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За яагаад гэвэл тухайн хүүхд маань нэг дор хэд их шингэн залгиж чадахгүй за гахад цацах мөн асгах тохиолдол их байдаг. Хэмжээс талбаг дагалдаж ирсэн тохиолдолд таны хүүхэд уухт хүндрэлтэй байвал та 3 г, 5 г-ийн шприц худалдан аван тухайн шпризээ хүүхдэд сироп уулгахдаа ашиглаж болно гэдгийг бас та мэдэх хэрэгтэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.